Авчгаа бас. Босоо ажилдаа яв. Өнөөдөр бүтэнүүд ажил авах гэсэн ч юм уу. Юу яриад байгаа бэ? Босгаал мал түлэн хүүхдүүд чинь хаалаа. Минийхөө хотгоо. Сордог ороод. Нарчва фонсагт хоёр гараа төлөө оруулаад ирдээ. Сүнцгээ басараа. Сүнцгээ басараа бас. Басараа. Басараа. Шуултын. Яа чаглаа. Тэгэрчи. Замаа чи явал. За харин ажилдаа явлаа шүү. Үе хайраа. Чи надтай хамт өглөөнийхөө яваа хийн гэж амлаа эцтэй. Өнөөдөр ялцч юмчихгүй нэрээ. Амжилт хийчихсэн даа. Гэхдээ хайраа тэгтэй штэ. Өнөөдөр битүүний өдөр штэ. Хоёуланд нь бэлдэх зүйлс их байгаа. За явуулахгүй харин ажил дээр явчих чадахгүй явуулж за. Хүн явуулчих биш штэ хайраа. Өөрсдөө бэлдвэл гоё штэ. Тэглээ цагаан сарын гэр бүлээрээ өөрсдөө бэлддэг байхгүй да. Тэглэж энэ жил чинь бидний анхны цагаан сар. Чи юу юм бодож байна уу? Бодож байгаа. Одоо харин ажил дээр явахгүй болохгүй наа. Цаг тавч байна. За харин чи энэ дандаа зангаа ингээл сорин зүүж байгаа. За тэгвэл арай их дээрээ за хараа. Ах ирэн гэсэн штэ. Тийм үү? Тийм. За. За баяртай хараа. За баяртай. Тийм. Хүүхдүүд ишил амтны явлаа. За. Миний охтуудаа сэрээрээ. Сайхан амарсан уу ижи? Сайхан амарсан миний охоо. Миний. Ой, ялуу одоорч басгүй юу гэж. Ялуунаа миний охоо басаарай. Ой, ялуунаа миний охоо сэрдээ. Ялуунаа. Юу ээж? Хичээл тал цагаар орно штэ. Би явахгүй. Ялуунаа тал цагаар орно гэж юу яриад байгаа юм бэ чи? Төлбөр Төлбөр төлчихсөн байж хичээл номонд явна штэ миний охоо. Ялуунаа одоо басаар ээж нь хэлж штэ. Хөөе чи босоо чи хөөе. Ялуунаа хичээл номонд л явал да. Яах гээд идэм би. Ямар маргаад байл та. Аны хоёулаа явж хичээлдээ явъя л та. Дандаа үүдээс хийгээл. За манайхан цэвэрлэгэндээ. Мэ чи шалаач чи заа юу. Хоёр гарч мод төлөө янзлангаа хашаа ороод цэвэрлээ. За. Харин хоёр эдад өвдөгчлээ гээ. Аха би юм хийл та. Хоёр хичээлэл хийж байсан. За. Яно. Агаа. Тэр дандаа л гадаа хашаа ороод цэвэрлж байгаа юм. Та ганц удаа гарч л та. Харин тийм байнга л гадаа цэвэрлэдэж шít. Ганц удаа дотроо цэвэрлж ил та. Би та эдийн насан дээр яасан байх нь гадаа байсан. Харин одоо та эд явах нь гадаа байх нь. За юу. За явцгаа. За. Чи томороо бичиж өгөөрэй. За юу. За явцгаа. Юу цэвэрлэгээ яриад байгаа юм бэ? Гэс хичээлээ явчихад ирв. Бид өнөөдөр ээж чүлээ авсан шүү. Юу яриад байгаа? Хичээл тэгээс явчихад ирээ. Тэгээ би ямар ганцаар бүх гişг гэрийг цэвэрлэхдээ юм шүү дээ. Юу яриад байгаа юм бэ миний хүү? Гэс явчихад ир. За юу тэгээд ирээд Хоёр баг дуг нь явуулч юу. Хавта айлын дэмж байгаа. Өндөр улаан зодож өгдөг гэж байна. Хин блэ? Хангай юу? Батмагнэ. Уучлаа штэ аа. Миний хүн чинь Батмагна биш шүү дээ. Тийм шүү.
Аривчгаа утас чинь дуграад байна. Аривчгаа маа бэ. Утас чинь дуграад штэ. Аривчгаа наа утас чинь дуграад байна штэ. Бүх үзгээрээ чихээ мартчихд юм уу хайшин. Маа утас чинь дуграад. Ano? Асан байна та? Онц мах гарцсан уу? За, одоо гэрээс гараа та. Арай. Мах гарч. Өөрийнхөө махыг авангаа дүүгийн махыг нэг мөр авчиж дээрээ. За тийг. Хурдан ирээрээ гэртээ хийх байгаа шүү. За ойлголоо. Норчоо. Ясаа. Чи ээж туслаад байж байгаараа за би 2 дүү хүрчээ дээрээ заа юу. Тэгээ шал малаа сайн угаа шүү чи. Дутуу угаад нь штэ. За явлаа. Яв. Ээжээ. Би ирлээ. Оо, ашгүй миний охтод түрээд болсон уу? За, хичээл нь ямар байгаад авчихад минь тэр гоё л да. Ашгүй дээ. Ээж л нэг санаа төрлөө л дөө. Ямар энэ жил хэдүүлээ цагаан сарын баярыг анх удаа хийж байгаа юм чи. Яг ёс төртөөгөр зөв юм шүү заа охтодаа. Тийм. Хизээ манайх тэгдэг гэсэн. Энэ жил чинь анх удаа штэ. Тэгэхээр ч гэсэн цагаан сарын баярыг Монгол хүн хийхгүй бол сонин штэ. Тэг өнөөдөр өөрчлөгч ирэхгүй мүү те? Ирэхгүй шүү дээ миний охин. Өөрөөсөө энэ гэр орноо цэвэрлэх байхгүй да. Ой ээж. Өнөөдөр манай хичээл дээр гайсан юу орсон гэж. Тэр цагаан сар гээд баяр нь гэрийнхэн болон тохиолгоны цэвэрлэх гэсэн ш. Хэдүүлээ. Би одоо юугаа цэвэрлэх үү ээжээ? Миний охин хувцас тавьчих юу орон цэвэрлэх байхгүй да. За тэгээд би л өөрөө гарч утас. Оо ашгүй та өрөөд ирсэн үү? За ялгаа хаа. Яасан За ирсэн? хань нэг хаач ханаад аваад ирдэ шүү дээ. За наадах чи одоо галтаагаар л оруулж тайм да. За та хувцас тавьчихгүй. Айгу олоод ирүү та. Нэг юм төрөл үсээр надад. Эй наад нанаа тавьчих. За тийшээ энэ галтаагийн энд л тавьчихгүй. Өө за хань шийдвэрч. Тэг. За та хувцас тавьлаа тийшээ ороолоо. Би тань цай явуулаад өгье. Танаар чи юм уу бэлдэг үү юм уу? Үгүй харин Танаа би хөтлөж яаж чам? энэ ганцаараа төвчнөө. Мэ халуун цай. За. Танаа автод хийж явах юм дөө. Үгүй харин сая ялгуу гэр орноо цэвэрлэх гэсэн биш. Өөдөөс ярав татаг хийгээл өрөөнд орсон. Миний дөө октодоо дуудах та. Намын ялгуунаа миний охтуудаа. Яасан бэ ээжээ би өрөөгөө зөвлөлчлээ. Ахын ирсэн байх. Оо ах ирсэн мүү? Сайн баха. Сайн ах юм дөө. Сайн. Их чинь ханаа нэг чигээ дуудах. За би ихчүүдүүдэд ирээ за. Арай. Гүү яхаа. Та ирсэн байсан юм Сайн уу? юм дөө. Яасан удаа. Сайн. Миний дөө чигээ хөвөнд арахгаас хэрэгтэй байна да. Наа харин өглөө ээж уурлаад байсан хичээлдээ юу гээд. Миний дөө чинь чамд юу хийж ийсэн буруу юм хэлэхгүй шүү дээ. Мундаг шүү миний дөө чинь. За илүү ээж дооч тэр тусал. Ээж. Миний охин. Танаа хүн хийж яв. Цаашаа гадуур ажил ихтэй яваа хаа. Гадуур л явж байгаа. Хүн чинь цагаанаас руу олох гэж чинь гэртээ ганц 2 хоног амраад бийж болдгоо юм уу? Үгүй харин тий. Үгүй би үг нь хэлсэн л дээ. Үгүй цаа чин тий ерөөсө цагаан сар маань нэг тоохгүй юм байна штэ. За. Танах энэ жил хэдэн бууз юм дөө? Манайх бууц хийгээгүй штэ хаа. Амжаагүй. Саяхан ирсэн болохоор ерөөс төхөмнөж амжаагүй л. Танах харин хэдэн бууц юу? Манайх шинэ хэдэн хүүхдүүдтэй ужигнаад 1000 гаруй бууз хийх шүү дээ. Зөв. Хэдэн хүүхдүүд маань буртан болчих гэж. Танаа хүн чи ирэх болоогүй юу? Одоо харин 40 байхтай цаг. За би ах яриад туу. За ахын нэрээ би ер нь цаадах чи уулзч танахаас юм наа. Тэг. Юу нь жоохон хэлсэн дээ шүү. Бано. То сайн байх юм дөө. Ажил ихтэй завгүй хөвгүүд байна уу? Чи хаана? Би энэ танаа тань чи хүрээд ирэх үү? За. Танаа хүн ирж ийн гинэ. За. За сайн ах. То сайн байх юм дөө. Ажил ихтэй завгүй хөвгүүд. Өө тий. Ажил ихтэй зав болоод. Цагаанаас сурах гэж гэр орондоо битүүн дэвэлтэй байж л тааж. Энд гадуур дотор өсрээд л гэртеж үзэгдэх юм шүү дээ би. За ахын дөө ч олон жил гадаад дотор явсан. Битүүний юу нэсэ мэдэж гин үү? Гуйх тэгэл гадаад явсан ч юм уу яасан шил тэрэгэж мэдэхгүй байж шүү дээ.
Заахан чанд бүтүүний өсөй тайлбарлаж өгье. Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь бэлгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар хөл үзэгдэх битүү харанхуугаас үүдэн буурал жилийн отоглох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдөр гэр орондоо хил ам хэрүүн шуугаан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрэлдэг. Битүүний орой бууз чигнэж, банш чанан, мөн шүлний будаа хийж, айл хөршиндөө хүүхдээр хөргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж, тэр бууз банш таарсан хүн эргчил олзомогтой явахыг бэлэгшээдэг. Ингээд шин сайхан хувцас өмсгөн гал бурхандаа дээжэн өргөж, дараа нь битүүлгэн эхэлдэг үлээ. За тийм байдаг шиг энэ. За. Ханаад ингээ гэртээ байлаа. За. Ажилтнууд гэлтэй. Дүүн ер нь сайн ойлгочлаа. За заахан. За. Сайхан бүтрээрээ. За баярлалаа. Баярлалаа. Энэ жил хэдүүлээ цагаан сарыг анх удаа хийж байгаа юм чинь. Танаа ирж ийн гинэ. Үгүй за. За дахиад. За анхаар акшн. Яах. Ажилтнах ч юм. Үгүй ихгүй шүү дээ Батраа. Сайн байхаа. Амлаа эцтэй. Яг нэгээд байгаа. Ирээдүй. Хогж энэ ирээд үсээ битүүлж. Яадаг гинэ. Оо онцлаа штэ. Энэ Батмагны биш юм биш та. Өөр хэлтэй байсан. Юу солиороо таа.